Микийн үйлдвэр нь 2019 онд байгуулагдсан. За хуучин ахуй үйлдвэрийн байр гэж байсан энэ байрыг одоо эдлийн үйлдвэр чигээр нь явуулж энэ олон одоо тухайн үед ажиллаж байсан оюутнууд, ажилчдын сэтгэл хөдлөмж гэсэн энэ сайхан байрыг ховдтой одоо зүйл эдлийн үйлдвэр хэвэн байлгая гэсэн зорилготойгоор байгуулагдаад одоо 5 жилдээ болж байна. За манайд үнэхээр дандаа дийлэнх эмэгтэйчүүд байгаа. За тэтгэвртэй гасан хүнж байна. Өнгөд төгсөд ирсэн хүүхдүүд байна. За мөн одоо эд залуу ажиллаж байгаа өчигчтэй эмэгтэйчүүдс байгаа. За ер нь Микийн үйлдвэрийн газар нь өөрөө хөдөлмөр хамгааллын хуудас хвчлэг хийж гисэн байгаа. За тэгээд бид хөдөлмөр хамгааллын хуудсыгээд ховдох ууд урхаан байгууллагуудад одоо дэд үтсийн байгууллагуудад хөдөлмөр хамгааллын хуудас нь нийлүүлсэн. За одоо бид нар энэ жилээс эхлээд бас сурагчийн форум, за мөн цэргийн сая Ховд аймгийн Ховд Баян Улгийн одоо Говьлтай аймагуудын цэргийн дөр тоглолтын хүүхдүүдийн ховцыг бас хийж үзлээ. Цаашдаа бол ер нь бас цэргийн ховдос зам сурагчийн форум хийх юм болцоотой байна. Бас бидний нөөцөж байна гэдэг бол бид харуулсан юм боллоо гэж хэлж бодож байна. Орон нутагт бас үйлдвэрлэл явуулах хүндрэлүүд ялангуяа татварын дарамт гэдэг юм уу олон бэрхшээл байна л та. Зээл авлаа. Авсан өдрөөсөө эргэн төлөлт хүү төлөө явж байгаа. Мөн авсан өдрөө татвар төлөө явж байгаа. Тэгэхээр биднээс ямар нэгэн хуримтлал үүсгэх боломжийг ерөөсөн Монголын татварын хууль болон Монголын механизм олохгүй байна гэсэн. Нэгдүгээр. За хоёрдугаар тэгвэл Ховд аймаг өөрөө аслагдсан баруун хязгарын аймаг. За үнэхээр Ховд их сургууль байгаа учраас бас хүн амын хувьд за мөн хөгжил боловсрол байгаа учраас сургалт дагсан одоо бас хүн амын өсөлттэй байгаа. Гэвч үнэхээр бас худалдаа авах чадвар юм уу энд одоо борлуулах бүтээгдэхүүнээ борлуулах юм боломж нь том бага байгаа. За манай үйлдвэр байгуулагдсан зорилго нь хөшөөт байна, том төсөл байгаа. За одоо эрдэнэ үеийн төсөлж орж ирж байна. Дуулуурхай жишгэлсэн байдлаар за мөн Ховд аймагт эрчим хүч болон улааны станцуудын ажилчдын хувьцыг, за мөн зам ангийн ажилчдын хувьцыг хийх зорилготой байгуулагдсан боловч үнэхээр бас зарим удирдлагуудын байдлаас ч юм уу тийм ээ нөхцөл байдлаас шалтгаалаад бид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Энэ нь орон нутагт бид нарыг үйлдвэрлэлээ одоо хөгжүүлэх юм болцсон том бага байна гэсэн үг. Уул нь худалдан авах захиалагчтай байх юм бол бид үйлдвэр босно. Ямар ч үйлдвэр босно. Тэгэхээр худалдан авах захиалагч маань хэд хуваагдсан. За зарим нь Улаанбаатар, зарим нь бүр одоо гадаадаас хуцуудаа авдаг. Дотоодын сэлгээ байхгүй. Зөвхөн дотоодоос худалдан авчин гэсэн нэр зүрхийн тулд мянган хуцсны 50 ширхэг нь Монголоос авдаг, Ховдоос авдаг ийм байдалтай бас үйлдвэрүүд байгаа учраас бид дотоодын үйлдвэрлэл хөгжих юмч боломжгүй байна л гэж хараад байгаа. Уг нь бол орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани аж ахуйн нэгжүүд бол орон нутгийнхаа үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийг дэмжих, бодлогоор дэмжих юм зайлшгүй шаардлагатай. Үүн дээр бас орон нутгийн одоо төр захиргааны байгуулагч гэдэг юм орон нутгийн удирдлагууд бас бодлогын зангидж холбож гүүрэн болж өгөх одоо ийм шаардлага харагдаад байна л та. Хамгийн том худалдаа авах төр. Монгол улсад жишээлбэл төрийн албан хаагчид маш их байгаа. Тийм үү? Тэдний хувьд хэрэглээг хангах асуудал байна. Мөн төр өөрөө хэрэглээгээд дагсан худалдан авалтыг зөв зөвхөн боолтой хийж чадах юм бол яг бидэнд бас тодорхой хэмжээний үйлдвэрлэх боломж олгож байна гэсэн үг. Жишээ ярив. Хөшөө төслийн хүрээнд 2700-2800 ажилтнууд тэнд ажиллаж байгаа гэж байгаа. Гэвч Монинко компани бол яг захиалга нь бол 600 байдаг. Энэ нэг өөрийнх нь гэж байгаа. Уул нь хөшөө төслийн хүрээнтэх бүх компаниуд мэдээж тэндээс одоо орлого олж байгаа, ажиллаж байгаа гэдэг утгаараа хөлбөр аюулгүй байдлаар нэгэн жиг чадах юм бол энэ 2700 ажилчин гэдэг өөрөө цунх хавар намрын хувцас гэдэг өвлийн хувцас гэдэг юм бол тодорхой хэмжээний нэг үйлдвэрийг босгоод явуучих юм бүрэн боломжтой байгаад байгаа. Удирдлагуудын хувьд бол энэ дээр бол анхаарахгүй зөвхөн одоо бид өөрсдөө шийднэ. Бидэнтэй гэрээ байгуулсан компаниуд ашиглал автовын компаниуд тийм үү? Одоо яг хамаагүй гэдэг санаж байгаа. Тэгтэл автовын компаниуд манаас өөрсдөө жолоочоос нэг ирээсээс нь тодорхой мөнгө авдаг байж тэднийхээ одоо хувьц хэрэглэлтийг хангах тунгаан бага байгаа. За ер нь манайхаас бол мөшт цэвэрлэх байгууламж авдаг. Дээрээс нь хар нөх компани бол авч ирсэн. Иймэрхүү байдлаар авч байгаа бусад компаниуд бол тун одоо яаж нийлүүлдэг зөндөө санал тавьсан. Тэгэхдээ нийлүүлдэг гэдэг ойлгож байгаа. Үнэхээр стандартын шаардлага хангаж байгаа хувьцыг танаахан үйлдвэрлээд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь дэмжихгүй бол бас нэг өөр асуудал болоо. Энэ дээр та ямар хариулт өгөх вэ? Материалын хувьд бол бид нар яг Улаанбаатар хотод одоо 5 толгой ч юм уу те Эрдэнэт ч юм уу ингээд нийлүүлдэг. Яг тэр одоо ажлын хувцас таарсан 80% хүн материал авч хэрэглэдэг. Материал бол ямар ч асуудал байхгүй. За одоо
мэдээж эхлээд энэ байгуулагдж байгаа хос оёдлын машин байхгүй ч байсан юм уу те. Иймэрхүү тохиолдлуудад тодорхой хэмжээний болоо загвар оёл дээр бас үүсэхгүй. Одоо бол манайх хувьцаачлаад юм байхгүй. Ягаад ингэж хэлж байна гэхлээр бид нар Улаанбаатар хотын компаниуд нийлүүлж байгаа. Хэн юуг авч байгаасаа хамаарат, ямар өнцгөөс хамаарат тэр хүний нүдэнд яаж харагдах гэдэг бас өөр онцлогтой. Яг энэ онцлогоос шалтгаалаад харагдчихэж магадгүй. Тэгэхээр манай хувьцаа хувьд бол одоо хэмжээний хувьд асуудал байхгүй, материалын хувьд асуудал байхгүй, оёдлын хувьд ямар ч асуудал байхгүй гэдэг бол баталгаатай хэлж байна. Жишээлбэл зүүн хөшөөд ажилладаг Жишүүн Майнинг гэж компани. Ховд аймагт бүх судалгаагаа хийсэн, манайхаас захиалга өгсөн. За манайх 200 хувьцыг 7 хоногт, 6 хоногт ойж өгөх юм шаардлагыг тавьсан. Өөртөө загвараа гаргасан, оёдлоо баталсан. Ингээд манайх нийлүүлсэн. Ямар ч гомдлогаараагүй арзмарын зүрх гараагүй. Хятад арзмарыг бид нар Монгол арзмарлуу одоо Европ арзмарлуу шилжүүлж ингэж ойсон байгаа. Тэрэн дээр ямар ч мөрхөн гараагүй ойлжлуулж байгаа. За Улаанбаатар хотын Мэрийн инженеринг ч юм уу те Улаанбаатар хотын компаниас манайхаар хийлгдэг. За одоо бид бас Америк нэгдсэн улс дахь Монгол компани захиалга өгч байгаа. Одоо тэрний хувьцыг бид ингээд загвараа гаргаад нийлүүлэх гэж байна. Тэгэхээр бид аль болохоор дэвшил гаргаад яваад байгаа гэж ойлгож байгаа. Мэдээж оёлчд өөрөө даатлагч доктортой байлгана. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр манад нэг бэрхшээлтэй байгаа зүйл нь бид нар тогтмол захиалгатай байхгүй, тогтмол гэрээтэй байхгүй болол бид нар ажилчтай яа тогтоох гэдэг асуудал гэж байна. Жишээлбэл манай Ховд аймгийн үйлдвэрийн бодлого хөшөөтэй гэрээний асуудал дээр Мекохо компани зүгээс тодорхой хэдхэн санал тавьсан. Энийг ямар санал вэ гэхээр тогтмол гэрээ байгуулъя л гэдэг санал. Та нар жил болгоо ингээд 4 сард тийм үү 3 сард 2 сард зуны хувцсныхаа тендер зарлахыг бид нар тэр тендерт ороод одоо чухам яах юм хинэн хүн яаж шалгаруулах мэдэхгүй байна. Үнэхээр одоо шаардлага хангаж байгаа бол 2-3 жилийн тогтмол гэрээ байгуулах их зүгээр байна. Тэгэх юм бол бид нар материалаа яаж татах вэ? Ямар модын хугацаанд бүрдүүлэх вэ? Хизээ зуны хувцс, хизээ өвлөө хувцсыг бүрдүүлэх ёстой билээ те. Хідэн төгрөг авах ёстой билээ. Тэрний хэдийн ажилчтай өгөх үед материал бүгд тооцоотой. Тэгтэл хөшөөд компани Мон Инко компани өөрөө яадаг вэ? Типис майнинг өөрөө яадаг вэ гэвэл хятадтайгаа гэрээ байгуулад тогтмол хугацаанд гэрээ байгуулдаг байхгүй. Хэдэн сая тонн нүүрс гаргах уу, хэдэн төгрөгөөр борлуулах уу гэдгээ бүгд мэдж байгаа. Тэгсэн юм яагаад бэлтгэн нийлүүлэх хэрэгтэй бас тийм хандлага үзүүлэхгүй байх гэдэг нь гайхдаг байхгүй. Тэгчээд бид явна. Тэгэхгүй бол бид нар ямар нэгэн байдлаар явахгүй. Одоо сая нүүрсний үнийн уналтаас болоод манай уурхаа тоглолтож шít. Энэчүүд толботой худалдаа авах зад тоглолцсон учраас хэдийг нийлүүлэх вэ яах юм тодорхой болсон байхгүй. Адилхан агуулна хүмүүс нөгөө зовлон зовлонго ойлгодог шиг гэр үйлдвэрлэгчнүүд бол ялгаа харахгүй бусдынхаа зовлонг ойлгож эднэрийг бид үйлдвэртэй байлгахын тулд яг уул уурхаа компани орон нутагт ээлтэй орон нутгийн одоо нийгмийн бодлогын дорнотыг яаж хааж үзэх вэ гэдэг дээр үйлдвэр босгох гэж бодож байвал нэг үйлдвэрч гэсэн өөрөө одоо яг хажуудаа ингээд босгоод явбал энэ бол маш сайхан сэтгэлээр ойлгож байна. Орон нутаг тухайн одоо хоёр үйлдвэрлэл компани хоёрын гүрэн байх юм бол бас их илүү ойлгомжтой бодлогын зөв тодорхойлогдох юм болов уу гэж бодоод байгаа. Таны хувьд? Ер нь бол тийм шүү дээ. Ер нь жишээлбэл манай анх байгуулгад чадвар төгтөй байсан. Алтан замын нэг хэдэн хугацаа бол 3-400 алтан зам компаниуд одоо би баярлаа л гэж хэлээ. Үнэхээр манайхыг анхнаас нь эхлээд яа хараагүй байхгүй ховдод нэг үйлдвэр босгоё гэдэг үднээс алтан зам компани ямар ч тохиолдолд дэмждэг. Бид нар ч алтан замын хувцсыг бэлдээд тавьдаг. Тэднийхэн маань одоо захиалга өгöd ингээд явдаг юм болсон байгаа сүлээд. Энэ маш үнэхээр алтан зам компани буйд яг одоо өнөөдрийн байдалд би байгаа гэж хэлж нүүр ард юм байна. Баярлалаа гэж бас хэлээ. Хоёрдугаар тэгвэл ингээд нэг захиалга орж зогсон гутаа эхний жилүүд бид нэг зогсдогс нь одоо бол манайх зогсохгүй байгаа. Сар болгон үйлдвэрлэж байгаа. За манайх юу гэдэг нэгдүгээр талтан замын хувцсыг тэдэнд өгнө гэж бодож ингэж материалаа бүрдэж үйлдвэрлэж байна. Гэрээгээвчсэн борлуулалтаа энэсэн тооцоогоо. Хоёрдугаар тэгвэл нэг үе яваад бол манайх бол захиалгатай болчихсон. Тий, манайх одоо ховдын барилгын компаниуд гэхэд манайхаас ирээд шууд хуцаа сонгоод нуруунд дээр компанийн нэрүүдийг бичүүлэл лого бичүүлэл гараа явуулж байна. Ямар ч тохиолдолд нь сард 100-200 хуцсны борлуулалт бол манайх хийгээд байна. Тийм учраас манай ажилчид одоо яг ингээд тасралтгүй ингээд бүгдээрээ өдөр болгон ажилдаа байгаад байгаа гэсэн. Аймгийн хувьд бол одоо яг ийм бодлогыг барьж бодоод байгаа. Бид нарыг ажилдаа байлгаад л анхаа. Тийм үү? Одоо банкны зээлийн хөнгөлөлт ч юм уу янз янзын юм гэж яхаас бидний ерөөсөө л ажлаар даргалагддаг байхгүй юу? Тогтмол ажилдаа байлгахын болцоог олох юм бол бид асуудлаа шийдэж цаашаа явж боломж байна л гэж.
Танах Улаанбаатарын компаниудтай харьцуулахад үнийн хувь дотоод үйлдвэрлэлийн хөлс өртгийн хувьд ямар байдаг? Улаанбаатарын компани манайхаас захиалга хийж гэж бодохлоор манайх Улаанбаатараас бараг гэмтэх баг. Тий. Яагаад гэвэл бид нар яг одоо анх 2019-2021 онуудад ямар үнээр нийлүүлж ийсэн яг тэр баг. Бид ерөөс үнийн бодлого дээр янз янз өөрчлөлтөс оруулаагүй. Хоёрдугаарт гэвэл ер нь бид массаар үйлдвэрлээ шинээр одоо ховдод сурагчийн форм үйлдвэрлэх энэ тал дээр боловсон соёлын газартайгаа за аймгийн засгийн орлогчийн хоёртай ингээд ер нь ярилцаад байгаа гэсэн. Энэ дээрээ бид нар асуудлаа шийдье. Одоо алин болгон хятадын сурагчийн форм, мөн Улаанбаатар сурагчийн форм авчирч ингэж зарж байгаа дотоодын хөгжүүлэлт дэмжээ. Ингээ бид сурагчийн форм хийя гэдэг. Ингээ манайх бол загвараа ингэ танилцуулсан. Хоёрдугаар тэгвэл ховд хөдөө орнууд гэдэг утгаараа 10 жилийн сургуулиуд бол бас өвөл давхад бэрх хүүтэн баг. Энэ бол нуух юм байхгүй. Тэгэхээр энд хүүхэд сурагчийн формтой байх уу, поло цамцтай байх уу гэдэг асуудал байхгүй. Поло цамц одоо сурагчийн цамцыг бол бижээгүүд харьж дулаа. Тэгэхээр бид нар поло цамцаар хангах. Тэ? Ер нь бол урбан жинсийн загвараар хийж байгаа. Манай ихний загварууд маш сайхан болсон. Бид бас энэ загваруудыг хүмүүсийг үзүүлэлт айлцуулсан. Тийм учраас цаашдаа одоо массаар үйлдвэрлэх. Энэ дээр одоо манай ховдынхаа бас бид нарыг дэмжиж 9 сараас 10 сараас судалтай автод хийгээсэй гэж бодож байна. Манайх бол одоо материал таталтыг гэж байгаа учраас 8 сараас эхлээд бид бол хуцаа ижиглэн. Ер нь бол яг ингээд материал таталт нөөцийн болцоо үгээсээ болоод жоох удаад болохоос биш. Нөөцийн болцоотой болчих юм мэдээж яг тэтэн мянгаыг хийгээд байгаа. Ховд 27 мянган сурагчтай шүү дээ. Ирээдүй байна тийм ээ. Ирээдүй байх. Танаа одоо үйлдвэрийн өмнө тавьж байгаа томоохон зорилгын чиглэлээр асууж болох. Ер нь нэг одоо шинэ ховд үйлдвэр технологийн парктаас шилжүүлээд бид үйлдвэрийг барьж гэж бодож байгаа. За газар авсан. Энэ бол их том зүйл. Гэвч бид нар цаашдаа яг хаана яах юм бас л нөгөө төрийн байгууллага тодорхойгүй болчихсон ерөөсөө яач болохгүй нэгдүгээр. За хоёрдугаар мэдээж хөрөнгө санхүүгийн асуудал байна. Цаашдаа үйлдвэр маань үнэхээр нэг 100 ажилчинтай тийм үү? Бүсгүйчэд ажилласан. За үнэхээр одоо энэ үйлдвэр дээр хоёр ээлжээр ажилласан үйлдвэр. Ягаад хоёр ээлжээр гэвэл бид өвөлд тогны мөнгө, халаалтын мөнгө төлж байгаа. Халаалтын мөнгө гэдэг өөрөө 24 цагаар ажилладаг. Энийг үр бүтээлтэй байлгахад бид нар 24 цагаар ажиллах юм бол яг үр бүтээлтэй. Хоёрдугаар тэгвэл одоо энэ Алтан зам байна. За Моинко компани байна. Энэ уурхаануудад би хандаж одоо нэг юм уулын санал тавьсан. Ерөөсөө ариухгүй. Энэ юу гэхэлээ танаахан ирчүүдийн ингээд аваад ажилтаа болгоо явчихнаа. Үнэхээр уул уурхад бол дандаа ирчүүд ажиллаж байна. Манайтай хамтарч ажиллах бид бүсгүйчүүдийн чинь энд ажилтаа болгож өгөө. Уурхаачдын гэр бүлийг. Тэгэхээр уурхаачдын гэр бүл нэг нь ажилтаа байхаас хоёулаа ажилтаа байх юм бол нэгдүгээр орлогын өрх гэрийн орлого дээшлэн. Хоёрдугаар гэвэл энд зүгээр гэртээ байгаад байгаа хүн юу бодож суух вэ? Энд ингээд хамт олонтой байгаа хөгжөөд явах юм бол ямар сэтгэл санааны хувьд ч тэр мөн санхүүгийн хувьд ч тэр ямар байх вэ гэдэг нь. Тэгэхээр хуучин үед социоидлгээ дээдэг бидний тэрнийг муучдаггүй. Тэр нь сайн тал байсан. Хаан жишээлбэл уурхад ажиллаж байгаа хүнийг очиход гэр бүлийн хүнийг ажилтаа болгодог. Геологчдын гэр бүлийг ажилтаа болгодог. Анги тийм үү. Энэ ийм байсан байхгүй. Энд чинь өөрөө нэг доктор сурчилтаа байх, доктор сурчилтаа одоо бүх бат гэр бүл байх. Энэ бүх процессыг явуулж байгаа учраас энэ их үр дүнтэй ажил байсан. Одоо яг энтэй адилхан манайтай хамтарч ажиллах бид бэлэн байна. Зүгээр манай захиалгаа өгөөл тогтмол гэрээ байгуулсан гэхэд бид яг тэдний ажилчдыг энд ажилуулах, юм ар гэрээг ажилуулах бүр ярих юм бол 100 ажилчтай оёдлын үйлдвэрлэл хажуудаа цэцэрлэгтэй байна л гэсэн. Энэ бүгдийг тооцоолсон байгаа байхгүй. Тэгэхээр тийм байх юм бол бүр амар амгалан болохын хөгжлийнх нь үднийг итгэх юм болцоод л гэж бодож байна. За тэгээд эцэст нь яхад ер нь манай Ховд аймагт ялангуяа шинэ удирдлагуудаа илгээд за Ховд аймагт өмнө нь олон инвест хоб болж ирсэн. Тийм үү дандаа л одоо хөрөнгө оруулалт татъя. Эний чинь одоо анхудаа хийж байгаа юм шүү дээ. Тэгэхээр эднэрийн үр дүн одоохоор тэгэл байна. Яагаад үр дүнгүй байгаа бэ гэдгээ танд манаас бодоорой л гэж бодож. Энэ нь хамтын ажиллагааны гэрээ байхгүй захиалагч нь нийлүүлэгчтэйгээ тогтмол гэрээтэй байхгүй байгаас болж л одоо ямар ч үр дүнгүй болоод байгаа шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Өшөөд компани олон жижиг үйлдвэрүүдийг одоо татах гэж ингэж олон жижиг цэг татах гэж хахаас нэг том үйлдвэрийг босгоод аваад энд олон хүн ажиллана. Массаар ойдог үйлдвэр зайлшгүй хэрэгтэй болдог. Одоо наад захын л утаатай ховд гэчээд манай үйлдвэр дулаалгын
одоо Монгол гэрийн дээвэр туурга оёчод байхад бид нартай мөн ч олон санал тавилаа. Нэг ч хариу өгөхгүй шүү дээ. Уул нутаад агарын бохирд бүхэл нөлөөлөд байна тийм үү. Тэгэхэд яагаад дулаалгын асуудал шийдэхгүй бос юм яриад байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй байдаг. Бидний санал хүлээж байгаа. Энийг бол ойлгохгүй энэ усуу тийм үү. Тэгтэл сүүлийн үед Улаанбаатарт юу яаж юм гэхээр дулаан гэр дулаан байшин гэдэг асуудал гарч шít. Энийг чинь бид нэр одоо 5-4 жилийн өмнө аймгийн застагнаас тавиад одоо хүрч идэгдэхгүй байгаа. За аймгийн төсвөөр хараарай. Нэг ч дулаалгын асуудал мөнгө байхгүй байгаа. Тэгэхээр энэ яагаад шийдэгдэхгүй байна гэдэг өөрөө бас л нэг бодлогын алдаа байна уу гэж харж байгаа.